нэвтрүүлдэг хуулийн цаг нэвтрүүлгийн ээлжид цоожин дугаарыг студиэс шууд дамжуулан хүрэхэд бэлэн болж байна. За тэгэхээр хуулийн цаг нэвтрүүлэг маань тодорхой хугацаанд завсарласан байсны дараагаар эргээд за 7 өдрийн баасан гарагт үзэгчтэй хүрч ард иргэдийнхээ хуулийн мэдлэг ойлголтуудыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах болж байгаа гэдэгт улгатаатай байна. За тэгэхээр өнөөдрийнхөө хуулийн цаг нэвтрүүлгээр бид өгөх нь за хилтэй холбоотой хууль эрх зүйн ойлголтуудыг өгөхөөр за аймгийн Увс аймаг дахь тэг 245 дугаар ангийн захирагчийн 1-р орлогч за штабын дарга хошууч Эрдэнэтийг студид тавиад байна. За тэгэхээр танд бас юуны өмнө өнөөдөр тохиож байгаа Монгол цэргийн байр өдрийн мэндийг өргөн төвшүүлээ та бас манай үзэгчтэй мэдчилээч. Баярлалаа. За ингээд энэ өдөр MBC телевизийг үзэж байгаа Увс аймгийн нийт ард иргэд та бүхэнд Монгол цэргийн өдөр зэвсэгчэн байгуулагдсны 101 жилийн баярын мэндийг Монгол улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа мянган хэлжтэйхэн нэрийн өмнөөс Монгол улсын Баатар Бэгзийн Гаваны нэрэмжит Хэлийн тэг 240 дугаар ангийн нийт удирдлага хамт олонний өмнөөс өргөн төвшүүлж байна. За баярлалаа. За тэгэхээр мэдээж хэрэг хуулийн цаг нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарыг тэг 245 дугаар ангиас оролцуулж байгаа нь за өнөөдөр тохиож байгаа Монгол цэргийн баярын өдөрт мэдээж хэрэг холбоотой. Тэгэхээр ингээд хоёлоо бас сэдв рүүгээ орж ярилцъя. Эхний асуултыг би танаас за яг Монгол улсын хил гэж юу вэ гэдэг ойлголтыг та бас бидэнд товчхон өгөөч гэж хүсэж байна. За хил гэсэн тодорхойлтыг хэлэхээс өмнө би бас Монгол улсын хилийн тухай хуулийн талаар товчхон ойлголт өгье гэж бодож байна. За Монгол улсын хилийн тухай хуулийг 2000 шинжилсэн хилийн тухай одоо мөрдөж байгаа өвчин төгөлдөр мөрдөж байгаа хилийн тухай хуулийг 2017 оны 20 сарын 1-ээс шинжилсэн найруулга батлагдаж мөрдөж эхэлсэн байгаа. Түүнээс өмнө 1992 онд хилийн тухай хууль, за 1976 онд бас хилийн тухай дүрм гэсэн бас нэртэйгээ түүхнүүдээс хилтэй холбоотой хууль дүрм журмууд хэрэгжиж байсан. За шинэ хуулийн дээр шинэ хууль маань хил хамгаалах байгууллага хилийн цэргийн үйл ажиллагааг эрх зүйн чиглэлээр зохицуулах, хил хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа зохицуулахтай холбоотой олон бас шинэлэг заалтууд орж ирсэн ийм онцгой хууль болсон байгаа. Хэлжид бидэнд бас нэлээд өөр өгөөчтэй юм болсон. За Монгол улсын хил гэсэн тодорхойлолтыг хилийн тухай хуулийн 1-р бүлгийн 4-р зүйлээр бол зааж өгсөн байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын газар усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрээс хязгаарлаж Монгол улс олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг Монгол улсын хил гинэ. За уг шугамаас эгц дэш агаарын эгц доош бол газрын хэвлэлийн хил байна гэж зааж өгсөн байна. Дөрвийн нэг дээр нь дөрвийн хоёр дээр бол улсын хил халзгүй орох юм байна гэж хилийн тухай хууль дээр суулийн заалтан дээр зааж өгсөн байна. За тэгтүү яг хөө тэгэхээр хоёлоо бас өнөөдрийнхөө ярилцлагаар гол төлөв бас яг хил орчмын бүс нутгийн малчид ард иргэдэд зориулсан мэдээллүүдийг илүү дэлгэрэнгүйгээр хүргэе гэж би бас бодож байна. Тэгэхээр ийм ойлголт байдаг тийм ээ. Хилийн бүс болон хил орчмын бүс нутаг гэдэг хоёр ондоо ойлголт яваад байдаг. Энийг бас хүмүүс маань төдийлн бас сайн ялгаж ойлгож мэдтгүү. Тэгэхээр энэний талаар бас та дэлгэрэнгүй мэдээлэл өгсөж. За тэгэлгүй яах вэ? За Монгол улсын хилийн тухай хууль дээр хилийн тухай хууль маань өөрөө 8 бүлэг 58 зүйлтэй. За үүний одоо 2-р бүлэг нь бол одоо хилийн дэглэмийн зорилго агуулгыг хилийн дэглэмийн одоо зорилго агуулгыг тодорхойлсон байдаг. За 3-р бүлэг нь бол хил орчмын дэглэмийн зорилго агуулгыг тодорхойлж хил орчмын дэглэмд одоо хил орчимд одоо мөрдөх журам хориглох зүйл заалтыг бол тодорхой зааж өгсөн байгаа. За хил орчмын дэглэм гэдэг маань улсын хилийн одоо тухай хууль зааснаар бол улсын хилээс 15 км-с одоо илүүгүйгээр тогтоож одоо өгсөн газрыг одоо тусгай одоо дүрм журам мөрдөх газрыг бол хилийн зурвас газар гэж байгаа. Энд бол одоо хил орчмын дэглэмийг одоо бол сахиулна. Хил хамгаалах байгууллага. За хилийн бүс гэдэг ойлголт маань арай өргөн ойлголт. Улсын хилийн шугамаас 100 км-с илүүгүйгээр тогтоож өгсөн газрыг одоо орон нутгийн засвархааны нэгжтэй харилцан тохиролцсон үндсэн дээр хилийн бүсийг бол тодорхойлж одоо тогтоож өгдөг байна. Тэгэхээр хилийн бүсэд бол одоо ард иргэд одоо чөлөөтөө хил орчмын ард иргэд бол чөлөөтөө нэвтэрч ажиллаж амьдарч оршин суух бүртгэлтэй чөлөөтэй ажиллаж амьдарч болно. Хилийн зурвас газар буюу хилээс одоо 15 км газар бол ард иргэд нэвтрэхтэй зайлшгүй хил хамгаалах байгууллагын зөвшөөрлөлтөөр одоо бидээ өөрийн одоо нотлох баримт иргэний бичиг баримттайгаа бол нэвтэрдэг. За хил орчмын нутаг дэвсгэрт маань мөрдөх журам нь өөрөө хилийн дэглэмийн одоо биелдэг сахиулах
хэлийн одоо зөрчил урьдчилан сэргийлэлтэй холбоотой олон одоо журмууд мөрдөгдөг учраас хил орчмын хилээс одоо тэр 15 км-т бол зайлшгүй хил хамгаалалт байгууллага үйл ажиллагаагаа явуул тэн дээр одоо хамгаалтын нэгтгэрлийг төвлөрүүлж хөвчлэн хилээс одоо хилийн зурус газар бол хил хамгаалалт нэгтгэрлийг төвлөрүүлж одоо тэнд хөвчлэн үйл ажиллагаа явагддаг учраас ард иргэдэд илүү одоо хил орчмын ард иргэдтэйгээ бол одоо нэгт хамтарч ажилладаг байна. За та сандлаа жоох урьдчилан тасарч байгаа. За баярлалаа. Тэгэхээр за хил орчмын бүс нутгийн малчид ард иргэд хил хамгаалах байгууллагуудын хооронд тодорхой хэмжээний зөрчлүүд, маргаанууд гардаг. Тэгээд хууль эрх зүйн зарим зохицуулалтаараа шийдвэрлэгдээд явдаг. Зарим тохиолдолд бас хүндрэлтэй талууд гараад байдаг зүйлүүд ажиглагддаг. Тэгэхээр бас яг энэ төрөл дээр ер нь хөвчлэн ямар төрлийн хэрэг зөрчлүүд гарч байна, хэрхэн бас одоо хил хамгаалах байгууллагын зүгээс ямар шаардлагыг тавьж ямар бодлогыг баримталж ажилтдаг юм бэ? За үсэд байгаа маргаанууд ер нь хөвчлэн юу байна? Яаж шийдвэрлэгдэж байна? За ард иргэд малчид маань бас яаж юуг анхааруул болдог, болохоор байдаг талаар та бас яриач. За ард иргэд хил орчмын одоо нутаг хил орчмын хэлийн зурус нутаглаж байгаа иргэд бол хил хамгаалах туслах хүчний гишүүд за гишүүн биш байсан ч гэсэн одоо байршлаараа улсын хил хамгаалтанд оролцдог. Монгол улсын ерөнхийлөгчийн иргэдийг одоо хил хамгаалтанд оролцуулах 149 цодод зарилгын дагуу иргэдийг хил хамгаалтанд оролцуулж урмынхаа дагуу иргэд бол хил хамгаалтанд оролцдог. За хил хамгаалах байгууллага иргэдийн хооронд одоо гарч байгаа гол асуудал бол хилийн дэглэмийн биелэлтийг сахиулахад бэлчээрээр мал улсын хил тулдаг, давдаг, давсан зөрчил маань өөрөө хилийн дэглэмийн зөрчил болоо явчихдаг. Энэ дэглэмийн зөрчил гэдэг маань хилийн дэглэмийн зөрчил гэдэг маань өөрөө нөгөө улсын хил давж байгаа асуудал маань Монгол улсын олон улсын гэрээгээр одоо улсын хилийг халдчихгүй дархан байлгана гэдэг заалт маань өөрөө хилийн дэглэмийн биелэлтийг сахиулах хилийн дэглэм одоо бэлчээрээр улсын хил давсан одоо мал амьтныг одоо зохицуулахтай холбоотой олон улсын гэрээгээр зохицуулагддаг учраас зайлшгүй Оросын холбооны улсын талтай бид нэр гэрээнийхээ дагуу бэлчээрээр хил давсан малыг хилийн уулзтаар хүлээн авдаг, иргэдэд одоо буцааж өгдөг. Тийм учраас бид нэр одоо энэ иргэдийн мал хөрөнгийг одоо бас амар тайван амьдрах одоо малаа одоо хариулаад хилийн зурвалт, хилийн одоо бүс газар тайван амьдрахад одоо бид нэр унтахаар дэлгэн гэрээний биелэлтийг сахиулахын тулд зайлшгүй иргэдтэй хамтарч ажилладаг л дээ. За гол одоо хил хамгаалалт байгууллага иргэдийн хооронд одоо үүсэж байгаа гол үүсдэг асуудал бол иргэд хилийн зурвас газар буюу хилийн одоо бүс хилийн шугамаас нааш 15 км газар тэр тусам одоо хилийн торны ойролцоо малаа хариулгагүй орхидог. Энэ маань өөрөө одоо хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 26-гийн 3 зааснаар бол хилийн зурваст мөрдөх журмаа өөрөө зөрчөөд байгаа. Тэгэхээр бид нэр одоо мал хариулгагүй мал байна гэдэг маань өөрөө нөгөө хариулгагүй мал чинь хил давна. Хил давхаар одоо хилийн дэглэмийн одоо зөрчил болно. За тэгээд хил давсан малыг зайлшгүй хилийн уулзалтаар юм уу? За эсвэл одоо Оросын холбооны улсын хилчдийн одоо тусламжтайгаар эргүүлэн одоо хүлээж авдаг. Энэ одоо зөрчлийг гол зөрчил энэ зөрчил маань өөрөө зөрчлийн тухай хуулийн дээр бас заалт болоод ороод ирж байгаа юм бол да зөрчлийн тухай хуулийн 16-гийн 1 16-гийн 4 зааснаар одоо иргэдийг одоо хилийн зурвалт хариулгагүй мал байлгах юм бол хилийн болон хил орчмын дэглэмийг зөрчих юм бол иргэднийг 101-штэй одоо тэнцэх хэмжээний хөргөөр торгоно гэсэн ийм заалттай. Тэгэхээр энэ дээр одоо гол асуудал иргэдтэй одоо хариуцлага тооцдог ийм одоо хуулийн зохицуулалттай учраас энэ дээр бол асуудал үүсдэг. Гэхдээ сүүлийн үед бол одоо бас манай иргэдтэй бид нар бол хил хамгаалалт байгууллагын хэмжээнд мөн одоо хилийн отроод тийм хэмжээнд одоо хилийн застаавуудын хэмжээнд бол иргэдтэй одоо хилийн тухай хуулийг сурталчлах, хил орчмын дэглэмийн зөрчилс урьдчилан сэргийлэх, хилийн дэглэмийн зөрчилс урьдчилан сэргийлэх талаар бол олон талаар хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. За тэгэлгүй яг ер нь малчид ард иргэд хил орчмын бүс нутгийн ард иргэд маань энэ эдгээр дүрм журмуудыг хэр зэрэг мөрдөж байна. Яг зөрчил гарсан тохиолдлуудыг хөвчлэн яг ямар зөрчлүүдээр ямар арга хэмжээнүүд авагддаг юм бэ гэдэг талаар бас ярьж. За бид бол одоо мэдээж одоо хил хамгаалах байгууллага хууль хилийн тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн одоо субъект нь тийм учраас иргэдтэй бол одоо мэдээж одоо заавал хуулийг зөрчснийхэн дараа арга хэмжээ тооцох биш. Хилийн тухай хуулийг иргэдтэй ойлгуулах, за малчид ард иргэдтэйгээ одоо хамтран одоо хилийн дэглэмийн хил орчмын дэглэмийн биелэлийг сахиулах талаар бол олон ажил зохион байгуулж байгаа. За иргэдэд бол одоо хилийн отрядоос тэр заставаас тэр одоо хуулийг одоо зөрчснийхэн хойно арга хэмжээ тооцохоос илүү
зөрчхөөс өмнө бид нар одоо хуулах сурчлагын ажилтг бол сар болгон зохион байгуул тэднээс одоо баталгаа авч ингэж хамтарч ажиллаж байгаа. За зөрчсөн тохиолдолдод бол яалтч байхгүй одоо хөлийн зурваст хөлийн торонд хөлийн шугамд малаа тулгасан тохиолдолд бол 1.91 бол одоо 101-тэй тэмцэх хэмжээний 100 мянган төгрөгөөр торгох зөрчлийн тухай хуулийнхаа дагуу ийм арга хэмжээ тооцож байна. Шийдвэрлэж байгаа. За сануулга өгөх байдал ч юм уу энэ байдал бас байдаг уу юу? За энэ дээр бол яг нэг зөрчлийн тухай хууль маань өөрөө одоо 17 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Зөрчлийн тухай хууль дээр нөгөө хуулийн санкц нь өөрөө сануулгах гэдэг одоо заалт байхгүй болчихсон учраас бид нар бол яг гэхдээ одоо яг одоо зөрчил гарсан болгон дээр мэдээж одоо бид нэр торох гэдэг юм нэг хуулийнхаа дагуу арга хэмжээ авахгүй л дээ мэдээж одоо иргэд ч одоо хаврын улирал хаврын улирал бас хилд ордох. Тий хил рүү ойртох. За тэгээд өвөл одоо цасцууд одоо нэмэгдсэн үед эсвэл одоо цаг одоо хүндэрсэн үед хил рүү ойртох. Тэр үед нь бид нэр урьдчилаад иргэдээсээ баталгаа авах. Энэ маань одоо нэг эдийн одоо хуулийн дээр сануулгах залт байхгүй ч гэсэн бид нэр өөрчлөлтөн сэргийлэх арга хэмжээг бол одоо сайн авч байгаа. За тэгэлгүй ах уу. За сүүлийн жилүүдэд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ер нь хөлийн зорчил гэдэг зүйл нэлээд буураад байгаа зүйл ажиглагдаад байгаа. Ер нь яг сүүлийн жилүүдэд энэ их өмнө их гарч байсан хэрэг зөрчлүүд буурч байгаагийн нөлөөлөх шалтгаан нь бас юу вэ гэж та бүхэн харж байна. За тийм ээ одоо сүүлийн 2018-2019 сүүлийн 3-аас 4 жилийн судалгаагаар бол хөлийн зөрчлийн хөлийн дэглэмийн хөл орчмын дэглэмийн зөрчлүүд одоо бас буурсан үзүүлэлттэй гарсан байгаа. Судалгаас үзэхэд. За энийг одоо би ярихын тулд хоёр зүйл дээр бас тайлбарлаж арга дэрэгдтэй бас хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт нь бол аймгийн засаг даргын хөлийн тухайн хуулийн 4-р бүлэгт одоо заасны дагуу 6-р бүлэгт одоо бас заасан байгаа. Туслах хүчний зөвлөл гэдэг одоо аймгийн засаг даргаар ахлуулсан зөвлөл ажилдаг байгаа. За сумдын одоо засаг даргаар ахлуулсан туслах хил хамгаалалт туслах хүчний салбар зөвлөл сумдуудад ажиллаж байгаа. За энэ зөвлөлүүд маань тухайн жилийнхаа эхэнд өнгөрсөн онд одоо хийсэн ажлаа дүгнэж за хил хамгаалах байгууллага ард иргэдийн одоо оролцоотойгоор хамтарч одоо улсын хилийг хамгаалах хэдийн тухайн хуулийн хэрэгслийг хангуулах талаар олон ажлыг зохион байгуулж явуулдаг. За нэгдүгээрт одоо үр дүн нь мэдээж одоо хил хамгаалах туслах хүчний зөвлөл за энэ бүх мөрөн сагил давст одоо сум дээр ажиллаж байгаа одоо энэ салбар зөвлөлүүд бол одоо бас үр дүнтэй ажилласны илрэл нь одоо бас үр өгөөж нь бол гарч байна гэж үзэж байгаа нэгдүгээрт. Ард иргэд одоо орон нутгийн засгийн байгууллагууд туслах хүчний гишүүд маань одоо идэвх шармалттай ажиллаж улсын хилийг зөрчилгөө байлгах, хөлийн дэглэмийн биелэлтийг сахиулах, хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах бид нар хамтарч ажиллаж чадж байна гэдэг. Энэ бол мэдээ нэгдүгээрт энийг ярмаар. За хоёрдугаарт нь хил хамгаалах байгууллага үе шаттайгаар энэ хөлийн инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх. За хөлийн торон саад улсын хилийг одоо бэлчээрээр болон хулгайлагдсан малыг одоо хулгайлж одоо улсын хилийг мал бэлчээрээр хилд авах хулгайлж одоо улсын хилийг зөрчих зөрсөн сэргийлэхүүднээс хөлийн инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх талаар нэлээдгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд одоо сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд бол одоо бид нэр хөлийн хэсэгт одоо спираль торон саадыг одоо 33.6 км спираль торон саад за нөхөн саад ихтэл одоо 120 км 20.4 км нөхөн саадыг за 4 км-ийг одоо 4 км газар торон төмөр саадын байгууламжийг бол хийсэн. Ингэснээр одоо улсын хилийн тодорхой хэсгийг халахлснаар нөгөө хариулгагүй мал бэлчээрээр хил тавих за мөн одоо нөгөө хулгайлагдсан малыг одоо мал хулгайлж одоо хил тавих асуудал бол бас зөрчлийг бууруулахад энэ инженерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд нэлээд үр дүн гарсан гэж бол үзэж байгаа. За дараагийн гол асуудал нь бас хөлийн хэсгийг бид нэр бол одоо хөлийн туслах хүчний гишүүд, туслах хүчний одоо салбар зөвлөлтөөгөө хамтраа салбар зөвлөл гэдэг маань одоо сумдын засаг дарганы хамгийн газар гэж ойлгож одоо бас иргэд бол болно. Салбар зөвлөлийн дагуу сумдын засаг дарганаар байж байгаа хамтраад одоо хөлийн хэсгийг камержуулах ажлыг сүүлийн 2 жил бол идэвхтэй хийлээ. Үндсэндээ одоо манайх булгын ихний застав, за үүргэн нуурын застав, энэ давсын застав, захирын заставуудад бол одоо камерын хил хамгаалтыг хил хамгаалтанд одоо нэвтрүүлээд явж байна. Ингэснээр одоо яг нийт хилийнхээ отроод хөлийн отроод хариуцсан хэсгийн 20-30% бол одоо бид нэр байнгын одоо камерын хамгаалтанд өдрийн цагт бол байнгын камерын хамгаалтанд шилжүүлсэн. Энэ маань одоо бас энэ хил хамгаалтын одоо хөлийн зөрчлийг бууруулах, хил орчмын дэглэмийн зөрчлийг бууруулахад бол нэлээд үр дүнгүй өгсөн ажиллаа гэж үзэж байгаа. За хайрлалаа. Тэгэхээр
Тухайлбал та бас өнгөрсөн 2021 онд яг хэдэн төрлийн ямар төрлийн хэрэг зөрчлүүд гарч байв. За хилийн улгаа бусад төрлийн зөрчлүүд ер нь хэрэг гарч байв. Зөрчлүүд гарч байв. За мөн он гараад ер нь энэ төрөл дээр хилийн зөрчил хэрэг гарч байна, хэрэг гарч байна. Та үзүүлэлтүүд байна уу гэдэг талаар өгч. За 2000 би бол одоо яг хуу хилийн зөрчилтэй холбоотой зарим одоо бас нарийн тав баримтууд бол бас нууцын зэрэгтэй орно. Гэхдээ яг хуу ерөнхий зүгээр бас ховжлаад хэлэхэд бол ер нь 2019 он за 2020 он 21 он гэд үзэхэд бол сүүлийн 3 жилийн судалгаар үзэхэд бол хил дамнан хулгаалагдсан малын тав бол одоо буурс үзүүлэлттэй гарсан байгаа. За яг зүгээр тав баримт хэлэхэд хил дамнан хулгаалс 2019 онд бол одоо 55 адуу хил дамнан мал одоо бод мал хулгаалагдсан бол 2020 онд 9 болж буурсан. За 21 онд бол бүр буурс үзүүлэлттэй байгаа. За яг бэлчээрээр хилд авсан мал бол одоо бас харилцан адилгүй байна. 2019 онд 148, 2020 онд 133, за 21 онд 150. За энэ бол яг зөв нэг хилийн манааны хяналтанд дор за хариулгатай байж тохиолдолд яг бэлчээрээр богино зайн зөрчил гаргаад хулгаалагдаагүй зүгээр яг бэлчээрээр хариулах явцад эсвэл одоо хилийн манаа өрг гүйцэтгэх явцад юм одоо богино зайн зөрчил гаргаад тэгээ бид нар одоо бол бүрэн гүйцэтгүүдэд иргэдэд буцааж авч өгсөн гэж байна. Хулгаалагдсан гэдэг нь бол яг одоо нөгөө хараа хязгаарлагдсан тул тохиолдол тийм ээ. Санаа зорилготойгоор нөгөө ашиг хонжоо хайх олох зорилготойгоор хилийн зөрчил гаргаж хил даавны мал хулгайлж байгаа зөрчлүүд. Ер нь бол одоо хилийн дэглэмийн зөрчил буурс үзүүлэлт мал хил даавны хулгаалагдсан малын тав буурс үзүүлэлт байна. За хулгаалагдсан тохиолдолд миний одоо ойлголтоор бол хоёр улсын одоо хамтарсан баг тухайлбал одоо Оросын нутаг дэвсгэрт эрлийн ажлыг зохион байгуулдаг байх гэсэн ойлголттой байна. Энэ ажлыг ямар зохицуулалтаар яаж хийгддэг юм бэ? Ард иргэдийн хувьд бас яг малаа аваад алдаад эргээд олох тохиолдол их ховор байдаг байсан. Энэ одоо яг ямар шугал зохицуулагдаж яаж явдаг ажил юм бэ гэдэг талаар бас ойлголт өгч. За Монгол улсын одоо Монгол улс Орос улбан улсын хооронд 2006 онд тогсон хилийн дэглэмийн гэрээ байгаа. Хилийн дэглэмийн асуудлыг одоо хамтран шийдвэрлэх зохицуулттай. За энэ гэрээн дээр бол одоо хулгаалагдсан болон бэлчээрээр улсын хил одоо мал авсан тохиолдолд хамтарсан комисс ажиллах журамтай. За хэрвээ одоо мал улсын хилээр хулгаалагдсан тохиолдолд Монголын болон Оросын улбаны улсын хилчид хамтарч одоо хилийн төв бүрэн гэрт хөлөөлөгчийн шугамаар одоо харилцан одоо мэдээлэл солилцож тухайн Оросын улбаны улс болон Монгол улсын талд малаа алдсан иргэн за туслахчны одоо тухайн орон нутгийн одоо засаг даргын тамгын газар орон нутгийн одоо засаг дарга засаг даргын тамгын газар хэсгийн төлөөлөгч мал эмнэлгийн тасгийн одоо мэрэгжилтийн за ийм одоо тэгээд одоо малын эзэн гэсэн ийм одоо бүрэлдэхүүнтэйгээр хоёр талын комисс бол ажилтдаг юм журамтай. Тэг яг одоо тухайн одоо мал алдсан тохиолдолд бол малаа алдсан тохиолдолд энэ журам бол одоо журмынхаа дагуу бид нар бол хоёр талынхаа одоо комиссийн бүрэлдэхүүн бол ажилуулад ингээд одоо явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр бид хоёр бас ярилцах цаг өндөрлөх төгөж байна. Таны хувьд бас илүү үр дүнтэй, илүү өгөөжтэй мэдээлэл болгоод хүргэх зүйл байвал үйлдэл орон дээр бас мэдээлэл өгч. За бид хил хамгаалах байгууллага за хилийн тухайн хуулийн хэрэгжилтийг хангах за Монгол улсын хилийн тухайн Монгол улсын олон улсын гэрээгээр одоо гэрээ буюу одоо хилийн дэглэм гэрээний хэрэгжилтийг хангах талаар бол мэдээж одоо хөрш улстайгаа за тэгээд орон нутгийн засаг захиргаа туслах хүчний одоо зөвлөл салбар зөвлөлтөйг бол одоо нэг хамтран ажиллаж байна. За яг бид нэр манай увсын хэсэг гэдэг Монгол улсын одоо хариуцсан хэсгийн 8250-аар 6 км хилийн хэсгийн хэсэг дотроо энэ увсын отрядын хэсэг буюу одоо Увс аймгийн одоо энэ хилийн хэсэг бол илүү цагийн байдалтай. За энэ цагийн байдал нь бол одоо ард иргэдийн иргэд хилийн зурвалт буюу одоо хил орчмын нутаг дэвсгэр ихээр нутгалдаг. За зүгээр судалгаанаас үзэхэд бол одоо зуны улиралд бол хилийн зурвалт бол 1400 орчим өрхөө 1500 орчим одоо хүн бол за 300 гаруй одоо бог малтаагаар нутаглаж байна гэсэн одоо энэ ерөнхий судалгаа байгаа. За ихэвчлэн одоо хилийн булгийн ихний застаа буюу одоо бүх мөрөнгийн хариуц хэсэгт хавчуугийн чиглэлд байна. За хилийн хайрхны застаа буюу одоо нарангийн цуслан гэж байна тийм ээ. Одоо боршоо баг нарангийн цуслан. За тэгээд австын чиглэлд одоо тээлийн голын чиглэлд одоо
маш олон айлууд хөлийн ойролцоо хөлийн шумд тулж тусдаг нутгалдаг. За өвлийн өдрөл бас мөн мэдээж одоо нэг 105 орчим өрхийн нэг одоо 300 гаруй иргэд 70 орчим мянган малтайгаа нутгалдаг. За би нэг яагаад яриад байгаа юм бэ гэхээр бид манай хариуцсан хэсгийн одоо газар орны онцлог иргэдийн маань нутгалж байгаа одоо бас байгаль газар орны онцлог бас яг тэгж таарад. Хилээс одоо нутгийн гүн рүү явахаар байгаль одоо газрын гарц муу хилийн хэсэгтээ одоо уул хэсэгтээ малаа одоо хариулж ингэж нутгалдаг. Энэ маань одоо бас хилчид биднээс болон одоо малаа хариулж байгаа одоо өөр газар өөр орон нутагт малаа хариулж байгаа малчнаас малчин өөр газар үүрэг хүсэж байгаа хилчин хоёроос илүү биднэрт яг нэлээд одоо ажиллагаа ихтэй байж байгаа. Хилчтэн ч илүү ачаалалтай одоо хилийн дэглэмийнхаа бэлтгэх сахиулах, хилийн төрсөс урьдчилан сэргийлэх, хил орчмын дэглэмийн бэлтгээ хангах. За малчтан ч гэсэн заах зүгээр одоо нутгийн гүн нутгалж байгаа өөр аймгийн ард иргэд бол юу гэдэг одоо малаа байнга хариулаад дагаад явна гэж бол байхгүй тийм ээ. Зүгээр одоо орхичдаг өглөө оройд иргэдэг бол одоо манай хилийн хэсэгт нутгалж байгаа энэ хилийн сумдын иргэд бол малаа байнга хариулахтай байлгаж штэ. Ингэснээр энэ маань одоо тэгээд хилийн ойролцоо байдаг учраас бас нэлээд ачаалалтай байна. Бид одоо тэгээд цаашид хилчид за хил орчмын иргэд одоо энэ хилийн тухайн хуулийн хэрэгжилтийг хангах. Энэ өөрөө яг цаанаасаа хилийн тухайн хуулийн зорилго маань зорилго агуулга маань өөрөө улсын хилийн одоо халжгүй дарахын байдлыг хангуулах гэдэг байгаа. Зорилго нь. Улсын хилийн халжгүй дарахын байдлыг хангах гэдэг нь өөрөө нөгөө Монгол улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх. Олон улсын гэрээн дээр гэрээ гэдэг нь юу гэхээр нөгөө хилийн дэглэмийн гэрээ Оростой байгуулсан. Энэ хилийн дэглэмийн гэрээ маань өөрөө хилээс одоо 2000 м-т хариулахгүй мал байлгаж болохгүй. За ан хийлгэж болохгүй. Тэгэл одоо нөгөө хилийн зурууст бидний түрүү хэлээдсэн тийм ээ одоо хариулахгүй мал байх, ан хийлгэхгүй байх, хилийн зурууст нөгөө мөрдөгч уран манад хилийн дэглэмийн гэрээтэйгээ уялдаад хилийн тухай хуулиар буугаад ирчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо энэ хилийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хилийн дэглэмийн гэрээний бэлтгэх хангуулах, цаашлаад ард иргэдийнхээ одоо эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах тал дээр одоо ямар арга хэмжээ авч яаж хамтарч ажиллахыг бол ерөөсөө л одоо хоёр талын хамтаа ажиллагаал чухал. Иргэд маань одоо хариуцлагатай байх, зөвхөн одоо малаа хариуцлагатай байлгах гэхээс илүүгээр бусад одоо хилийн зөрчилтэй холбоотой шинж тэмдэглэлсэн тохиолдолд одоо хилийн талаа харуулдаг мэдээллийг одоо түрүүн шуурхаа хүргэдэг. Бид одоо энэ хилийн тухай хуультай холбоотой мөн одоо энэ хилийн цагийн байдалтай холбоотой авагдсан мэдээллийг албаны чиглэлээр авагдсан мэдээллийг иргэдэд шуурхаа хүргэж ингэж хамтарч ажиллах нь л одоо гол одоо зорилго болж байна да гэж гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр бид тэр бас ярилцах цагийн төврээд өндөрлөж байна. Хуулийн цаг нэвтрүүлгийн ээлж дугаарт за ус аймагт хилийн тэг 245 дугаар ангийн заргчийн 1-р орлогч штабын дарга. За хошууч Эрдэнэбат хошууч маань оролцож бас нэлээд өнгөө мэдээлэл өгдөг өглөө. Бидний мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн төгсгөл болгоод үзэгчтэй хөвчлөмөр. За ингээд Монгол улсын одоо үндсэн хуулиар хүлээсэн хилийн халдшгүй Монгол улсын хилийн тухай хуулиар одоо хүлээсэн үүргээ биелүүлэхэд хилчид бид одоо цаг наргүй одоо ажиллаж амьдарч одоо хүлээсэн үүргээ биелүүлэхэд одоо бэлэн байна. За ингээд одоо бидэнтэй хамтарч одоо Монгол улсын хилийн халдшгүй дархан байдлыг хангахад хил орчмын нутаг зөвшөөрөлд нутаглаж бид нартай хамтарч одоо ажиллаж байгаа хил орчмын одоо иргэд за туслах хүчний салбар зөвлөл, туслах хүчний зөвлөл нийт одоо ус аймгийнхаа иргэдтэй одоо амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн хүрээд өндөрлөж байна. Монгол улсын дархан хил халдшгүй байхын өрөөлийг өргөн дэвшүүлээд нэвтрүүлэг өндөрлүүлье. Хуулийн цаг нэвтрүүлгийнхаа ээлж дугаараар иргэд уулзлаа. Түр баяр та.